Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр 5 дугаар бүлэг үзэх гэж байна. Тэгээ бид нар ер нь одоо эхний энэ 7 бүлэг дээр яг юуг чухалчилж үзэж байгаа бэ гэвэл Бурхны үүднээс харуул ер нь хүний амьдрал гэж юу юм бэ, тийм ээ? Одоо хүмүүс бид нар өөрсдийн үүднээс, тийм ээ? Одоо хүний амьдрал гэдэг бол ийм юм аа. Миний амьдрал энэ айгуу чухал, амьдрал ер нь ингэж явдаг. Тэгээд одоо бид нар энэ амьдралдаа ийм л зүйлсийг олж авах хэрэгтэй, энэний хойноос чармаах хэрэгтэй ч гэдэг юм уу, тийм ээ? Бид нар хүний үүднээс өөрийн амьдралыг харсан хараагаар маш олон жил амьдарч ирсэн. За тэгээд бид нар өнөөдөр одоо энэ номны эхний бүлгүүдээс юу гэж суралцж байна гэвэл за бурхан биднийг бүтээсэн юм бол тийм бурханы нүдээр харвал хүний амьдрал гэдэг яг юу юм бэ гэдгийг бид нар суралцж байгаа. Тэгээ бид нар нэгдүгээр бүлгээс авахуулаад юу гэж үздсэн бэ гэвэл бурханы үүднээс бол за нэгдүгээр одоо хүнийг бол ерөөсөө бурхан одоо хүнийг бол санамсаргүй бүтээгээгүй, тийм ээ? Өөрөөр хэлбэл та энэ ертөнцид таныг энэ ертөнцид мэдлэхийг, таныг энэ ертөнцид ирүүлэхийг бурхан шийдсэн. Тэгээд таныг яг чухам ямар хүн байх юм, хаана амьдрах юм, ямар амьдралаар амьдрах юм, ямар хувь тавилантай байх юм, танд ямар төрөлхөөс, ямар авиас чадвар, тийм ээ? Ийм зүйлс байх юм гэдэг зөвхөн бурхан шийдсэн. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар юу гэж суралцж байна гэвэл ерөөсөө би энэ ертөнцид, та энэ ертөнцид мэдлэгтэй, та бид нар өөрийн хүслээр, өөрийн одоо эрх мэдлэр мэдлээгүй. Та бид нар бол бурханы хүслээр, бурханы эрх мэдлэр энэ ертөнцид мэдлсэн юм аа. Бурхан таныг яг өөрийн хүссэн цагта, яг одоо таныг ямар хүн байлгамаар байна, тийм хэлбрээр танд бүтээж энэ ертөнцид авчирсан. Тэгэхээр таны одоо эцэг эх чинь хэн байгаа, ах дүүс чинь ямар хүмүүс байгаа, тэгээ таны өнөөдөр амьдрал хаана амьдарч байгаа чинь аль нь ч санамсаргүй биш ээ. Тийм ээ? За тэгээд цаашлуулаад бид нар юу гэж суралцсан бэ гэхлээр за бид нар бол энэ ертөнцид мөнхөд амьдрахаар бүтээгдсэн юм аа гэж суралцсан, тийм ээ? Өөрөөр хэлбэл энэ ертөнцийн амьдрал бол бидний жинхэнэ амьдрал буюу яг тэр мөнхийн амьдралын мөнхөд оршихуйн зөвхөн оршил хэсэг юм аа. Зөвхөн бэлтгэл анги. Сургуульд орохын өмнөх бэлтгэл анги, тийм ээ? Бид нар хүүхэд эхийн хөвлөд одоо 9 сар боожоод мэдлж байгаа нь тэр хүүхдийн амьдралын төгсгөл биш, эхлэл байдаг шиг та бидний энэ ертөнцид амьдрах нэг дунджаар 70 гаруй жилийн хугацаа дуусаад энэ ертөнцөөс явхад энэ бол бидний амьдралын төгсгөл биш, харин бидний жинхэнэ амьдралын эхлэл юм аа. Энэ ертөнцид амьдрахын богинохон хугацаанд бид нар мөнхөд оршихуйд суралцж байгаа юм. Тийм ээ? Өөрөөр хэлбэл мөнхөд оршихуйд чи яг хинтээ хамт байх юм, бурхантай хамт байх юм уу, бурхангүй газар байх юм уу гэдэг энэ сонголтыг л бид нар энэ ертөнцид байхдаа хийж байгаа юм аа. Та энэ ертөнцид амьдрах хугацаанд Есүсийг таньдаг бол, Есүсийг мэддэг бол, Есүстэй ойр бол та энэ ертөнцийн амьдрал дуусаад мөнх оршихуйд очиход Есүстэй хамт байх болно. Та хэрвээ энэ ертөнцийн амьдралдаа Есүсийг мэддэггүй байсан бол мөнхөд оршихуйг бас Есүсгүй өнгөрөх юм аа л гэж суралцсан, тийм ээ? За тэгээд дараа нь бид нар юу гэж суралцсан байг бол энэ ертөнцийн амьдрал бол одоо таны миний энэ ертөнцид төрөөд амьдарч байгаа амьдрал бол зүгээр та биднэрт зориулагдаагүй юм аа. Тийм ээ? Энэ та бидний энэ ертөнцийн амьдарч байгаа амьдрал бол бурханд зориулагдсан. Бид нар энэ өгөгдсөн амьдралыг би өөрийнхөө төлөө өөртөө зарцуулах биш, харин бурханд зориулах хэрэгтэй юм аа. Тийм ээ? Бурхан намайг юуны төлөө энэ ертөнцид авчирсан тэр зүйлсийг хийж амьдрах нь бидний амьдралын зорилго юм аа гэж үз. За тэгээд дараа нь бид нар юунд тухай суралцсан гэхлээр
та бидний амьдралыг өнөөдөр ер нь юу удирддаг юм бэ гэдгээс суралцсан, тийм ээ. Бидний амьдралыг одоо бусад хүмүүс таалагдах хүсэл, тийм ээ. Элдв айдас, бидний өнгөрсөн ичгүүр, гомдол, тийм ээ. Ингээд олон зүйлс бидний амьдралыг жолооддог. Тэгээд бид нар харин эдгээр зүйлсд амьдралаа жолоодуулж амьдрах биш, харин бид нар амьдралаа Бурхны үнэнд, Бурхны үгэнд жолоодуулж амьдрах хэрэгтэй гэж суралцсан. Тийм ээ. Тэгээд одоо бид нар 5 дугаар бүлэг дээр юу гэж суралцж байгаа вэ гэвэл хүний амьдралыг Бурхны нүдээр харвал хүний амьдрал бол нэг талаас сорилт, нөгөө талаас хариуцлага, 3 дугаар түр хугацааны томилолт юм аа гэж суралцж байгаа. За тэгээд бид нар өнгөрсөн 7 хоногт энэ 5 дугаар бүлгийг талаас нь илүү өнгөрөөгөө зогссон байгаа. Тэгээ одоо бид нар тэр зогссон хэсэг хүртэл уншъя. Яаков 4:14 чиний амьдрал гэж юу вэ гэсэн. Анаис нин гэдэг хүн хэлсэн үг байна. Бид альва зүйлийг байгаагаар нь бус өөрсдөө хардаг гэсэн. Та амьдралаа хэрхэн харна, таны амьдрал тийм л болдог. Та амьдралыг хэрхэн тодорхойлж байгаагаас таны хувь тавилан хэлбэршдэг. Амьдралыг харж буй хараатай нь таныг цагаа юунд зориулах, мөнгийг хэрхэн зарцуулах, авьяас чадвараа юунд хэрэглэх болон бусдаа харилцах харилцаагаа хэрхэн үнэлэхэд тань нөлөөлдөг. Бусдаас та өөрийнхөө амьдралыг юу гэж хардаг вэ гэж асуух нь тэднийг ойлгох хамгийн сайн аргуудын нэг юм аа. Энэ асуултанд хүний тоогоор өөр хариултууд байдгийг та олж мэднэ. Амьдрал бол цирк, минтэ талбай, галзуу хулгана хэмээх тоглоом, эвлүүлдэг зураг, симфон, аялал бас бүжиг гихчлэн олон хариултыг би сонсож байсан. Хүмүүс амьдрал бол заримдаа өгсөж, заримдаа уруудаж, эсвэл нэг газараа эргэлдээд л байдаг тойруулга. Амьдрал бол бидний ашигладаггүй 10 араатай ундаг дугуй. Эсвэл амьдрал бол хөзөр тоглож байгаатай адил. Ямар хөзөр таарна, түүгээр л тоглох ёстой гэж хэлдэг. Хэрвээ би танаас та амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ гэж асуувал танд ямар дүр зураг орж ирэх вэ? Чухамдаа тэр төсөөлөл таны амьдралын дүр зураг юм аа. Тэрхүү дүр зураг нь таны ухамсартай ухамсаргүйгээр амьдралыг хэрхэн харж буй хараатай юм. Энэ нь таны амьдрал гэж юу болох, юуг амьдралаас хүсэн хүлээж болохыг тань өгүүлдэг. Хүмүүс олонтоо өөрсдийн амьдралыг харах төсөөлөл өмсөж буй хувцас, үнэт эдлэл, унаж буй машин, үсний засалт, машины бүфрийн наалт, шивээс зэрэгээрээ ч илэрхийлдэг. Амьдралыг өөртөө төсөөлдөг энэ дүр зураг таны ухамсарлаж буугаас ч хавьгүй үлээгээр амьдралд тань нөлөөлж байдаг. Энэ нь таны амьдралаас хүлээх хүлээлт, юуг хамгийн чухал гэж үзэх, таны хүмүүстэй харилцах харилцаанууд, таны зорилго болон юуг нэн тэргуунд тавихыг тань тодорхойлдог. Жишээлбэл, та амьдралыг 6 цагийн гэж төсөөлдөг бол амьдралын тань хамгийн чухал зүйл нь цагийг сайхан өнгөрүүлэх явдал байна гэсэн үг. Хэрвээ та амьдралыг уралдаан гэж төсөөлдөг бол та бүхнийг хурдан амжуулахыг л хичээж ихэнхдээ л яарч байна. Харин та амьдралыг марафон гэж төсөөлдөг бол таны хувьд тэсвэр төвчээр хамгийн үнэтэй санагдана. Хэрв та амьдралыг тулаан эсвэл тоглоом гэж хардаг бол танд ялалт байгуулах нь хамгаас чухал утга учиртай болно. Таны амьдралыг харах хараатай нь юу вэ? Магадгүй та амьдралаа буруу алдаатай хараан дээр суйрлуулж байж болох юм аа. Амьдрал танд зориулсан Бурхны төлөвлөгөөг биелүүлэхийн тулд та энэ ертөнцөөс авсан амьдралыг үзэх үзлээ Библийн амьдралыг харах хараагаар солих ёстой болно. Ром 12:2-д энэ ертөнцийн стандартад өөрсдөө бүү нийцүүлэхтэн харин Бурхан зүрх сэтгэлийг тань дотроос тань өөрчлөхийг зөвшөөрч өөрсдөө цоошин болгогдсон. Тэгвэл чи Бурханы хүслийг мэдэх чадвартай болно гэжээ. Хүний амьдралыг харах Бурханы 3 харааг Библи бидэнд хэлж өгдөг. Үүнд амьдрал бол сорилт, амьдрал бол хариуцлага, бөгөөд амьдрал бол түр хугацааны томилолт юм аа. Эдгээр санаа нь зорилгоор удирдуулсан амьдралын гол суурь билээ. Бид эхний 2 аргыг энэ бүлэгт судлах ба 3 дахь аргыг дараа нь дэлгэрүүлж судалнаа. За 1-р энэ дэлхийн амьдрал бол сорилт юм аа гэсэн. Библиэд бичигдсэн түүхүүдээс Бурханы үднээс хүний амьдрал бол сорилт юм гэдгийг харж болно. Бурхан хүмүүсийн зан чанар, итгэл,
дуулууртай байдал, хайр, зөв шударга болон үнэнч байдлыг нь тасралтгүй шалгаж байдаг. Сорилт, уруу татлага, тунгаан цэвэрлэх болон шалгах гэсэн үгнүүд Библиэд 200 гаруй удаа давтагддаг ажээ. Бурхан Авраамыг сорж түүнийг өөрийнхөө Исаакийг өргөхийг хүссэн. Бурхан Яаковыг сорж Рахелыг эхнэрээ болгон авахын тулд илүү олон жил ажиллуулсан. Адам Ева хоёр Эден цэцэрлэг дэх сорилтонд дунаж Дэвид хэд хэдэн удаа Бурханы шалгалтанд дунсан. Гэсэн ч Библи бидэнд Йосеф, Рут, Эстер болон Даниэл зэрэг агуу шалгуурыг итгэмжтэйгээр давсан хүмүүсийн олон жишээг бас өгүүлдэг. Хүний зан чанар сорилтоор дамжуулан ил болж бас сорилтоор дамжин хөгжин төлөвшдөг бөгөөд амьдрал тэр чигээрээ сорилт юм а. Бурхан таныг байнга сорин шалгаж байдаг. Хүмүүст асуудал бэрхшээлд, амжилт ололтод, хямрал зөрчилд, өвчин шаналлд, урам хугаралт болон тэр бүхэл цаг агаарт хүртэл таныг хэрхэн хандаж харьцаж байгааг Бурхан тасралтгүй харж байдаг. Тэрээр мөн таны бусдад хаалга нээж өгөх, газар унсан хогийг авах болон худалдагч зөөгч нарт хэр ийдэг байгаа зэрэг хамгийн энгийн үйлдэлүүдийг таньж харж байдаг. Бурхан танд ямар сорилтууд өгөхийг бид мэдэхгүй ч Библиэс үндэслэн заримыг нь урьдчилан таамаглах боломжтой юм а. Та том өөрчлөлтүүд, биелэхгүй байгаа амлалтууд, шийдэгдэшгүй асуудлууд, хариулагдахгүй байгаа залбирлууд, шудраг бус шүүмжлэл, тэр бүхэл утга учиргүй мэд эмгэнэлт явдлуудаар дамжуулан соригдох болно. Би өөрийн амьдралаас Бурхан асуудлаар дамжуулж миний итгэлийг эд хөрөнгөөр дамжуулж намайг юунд найдадгийг, хүмүүсээр дамжуулан намайг хайрлаж чадчихгүй эсхийг сордог гэдгийг ажигласан юм а. Амьдралдаа Бурханы оршихуйг мэдрэхгүй болох үед та хэрхэх вэ гэдэг нь маш чухал сорилт байдаг. Заримдаа Бурхан зориудаар биднээс холдох үед бид түүний оршихуйг мэдрэхээ болдог. Хизкай хэмээх хаан яг ийм сорилтыг туулсан байна. Библиэд Шаштрын дэд номын 32-31-т Хизкайгийн яг үнэн зүрх сэтгэлийг мэдхийн тулд сорин Бурхан түүнээс холдсон гэсэн байдаг. Хизкай хаан Бурхантай ойр харилцаатай байсан хэдий ч түүний амьдралын хамгийн эзэгтэй мөчид Бурхан түүний жинхэнэ зан чанарыг шалгаж, сул талыг нь ил гаргаж, илүү хариуцлагатай зүйлд бэлтгэхийн тулд түүнийг сорж ганцаарангийн орхисон байна. Амьдрал бол сорилт гэдгийг та ойлгоос. Амьдрал тань жижиг ач холбогдолгүй зүйл гэж нэг ч үгүй гэдгийг та ухаарна. Хамгийн өчүүхэн үйл явдал таны зан чанарын төлөвшөлтөнд чухал үүрэгтэй гэсэн үг. Ингэснээр өдөр бүр чухал цаг мөч болгоно нь зан чанарыг тань гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бусдад хайраар хандах, Бурханд найдан төсгөлөх боломж болно. Зарим сорилт хэтэрхий давшгүй мэд санагдаж байхад заримыг нь та анзаарах ч үгүй жижиг байх бөгөөд эдгээр сорилтууд нь бүгд мөнхийн үр дагавартай байдаг. Сайн мэдээ. Бурхан таныг амьдралын эдгээр сорилтуудыг давахыг хүсдэг тул түүний танд өгч буй ивэлээс давсан хүнд сорилтыг танд өгдөггүй. Библиэд 1-р Коринт номын 10:13 Бурхан амлалтаа сахидаг. Тэрээр таны давж гарч чадхааргүй хүнд сорилтыг танд өгдөггүй. Сорилтын үед тэр танд түүнийг туулах хүч гарах замыг ч өгдөг хэмээн бичигдсэн байна. Аливаа сорилтыг давах бүрд тань Бурхан үүнийг ажиглаж таныг мөнх оршихуйд шагнахаар төлөвлөдөг. Яаков номын 1:12-т сорилтыг тэсвэрлэдэг хүн ёроолтой ёо. Тэд сорилтыг даваад Бурхан өөрийг нь харьлагчдад амласан амийн титмээр шагнагдана гэжээ. За, өөрөөр хэлбэл бид нар одоо энд хүрээ зогсоо, энэ хүртэл бид нар өнгөрсөн 7 хоногт үтсэн гэсэн үг. Тэгээ бид нар өөрөөр хэлбэл одоо Бурханы нүдээр харуул таны миний амьдрал гэдэг юу юм бэ гэвэл одоо миний амьдралыг Бурхан хараад за ганцрогт төгсөн миний энэ ганцрогт төгсөн амьдрал бол хамгийн нэгдүгээр одоо сорилт юм а. Ямар сорилт юм бэ гэвэл намайг хувь хүний хувьд Бурхан ямар хүн байлгамаар байна, тийм хүн болгож өөрчлөхийн тулд Бурхан миний амьдралд өгж буй энэ асуудал сорилтуудаар дамжуулан намайг хэлбэршүүлдэг зүйл гэж ойлгоно. Тийм ээ. Тэгээ бид нар өмнө нь ярьсан. Бид нар ингээд
хүн болохоор бид нар одоо өөрсдөө юу гэж хардаг вэ? Би ерөөсөө ямар нэг зүйл одоо хийх ёстой, бүтээх ёстой. Би одоо их л том агуу зүйл хийгээд л бүтээгээд л тийм ээ. За Кристиан хүмүүс бол одоо ерөөсөө бурханд үйлчлээд л зөндөө том үйлчлэл хийгээд л айгүй том агуу юм хийж бүтээгээд байвал л одоо бурхан намайг айгүй хүндлээ. За ганцрог өстой айгүй сайн хүүхэд байна. Айгүй мундаг юм хийдэм байна. Энэ айгүй чадвартай байна гэд үнэлнэ гэж бид нар төсөөлдөг. Тэгвэл бид нар энэ бүгдээс юу гэж ойлгож байна вэ гэвэл үгүй ээ. Чиний миний юу хийж байгааг нь биш. Яг үнэндээ чиний миний хэн болж байгааг л бурхан хамгийн түрүүнд анхаарч хардаг гэсэн. Бурхан тэр л хамгийн чухал байдаг гэсэн. Тийм ээ? Одоо бид нар ярьсан шүү дээ. Таны хүүхэд таны одоо 2 3 настай 3 4 настай хүүхэд юу хийж бүтээж байгаа нь юу хийж чадж байгаа нь танд тийм амар чухал биш. Харин таны хүүхэд яг хүүний хувьд хэн байгаа нь л танд хамгийн чухал. Тийм ээ? Хүүхэд чинь өөр бусд хүүхдүүдийг таны нүднээс далд шоглож гин үү? Тийм ээ? Хэр зэрэг одоо харамж байна? Хэр зэрэг өглөгч байна? Хэр зэрэг бусдын төлөө санаа тавьдгийм байна? Тийм ээ? Энэ л таны хувьд хүүхдээсээ харж хүлээх хамгийн чухал зүйл. Хүүхэд чинь хүний хувьд хэн болоод байна гэдэг. Би та нарт бүр өмнө нэг дээр үед ярьжсэн өөр хичээлүүдээр ярьжсэн нэг түүхийг ярихад тийм ээ. Одоо манай нэг таньдаг эмэгтэй Чикагод ингээд нэг хүн хардаг байсан. Тэгээд нэг ийм настай эмгэнийг хардаг. Тэгээд нөгөө настай эмгэнээ хараад тэгээд хэлж байгаа аахгүй хоёр хүүхэд нь аюу мундаг, нэг нь мундаг хуулч, нөгөөх нь бол одоо ингээд нилээд 2 3 ийм одоо франчайз бизнес эзэмшсэн аюу баян хүмүүс гэж байгаа аахгүй юу. Тэгээд тэр хоёр хүүхэд одоо тэр эмгэний тэр хоёр хүүхэд бол 7 хоногт яг нэг удаа ээж дээрээ ирээд явдаг. Тэгээд одоо тэр эмэгтэй ерөөсөө ингээд одоо тэр хүүхдийг тэр эмгэнийг одоо 24 цаг харж штэ. Тэгээ байжсэн одоо нэг удаа тэд нар ирээд тэгээд нөгөө одоо нэг эмгэнийг харж байсан нөгөө Монгол эмэгтэй чинь нэг өрөөнд ороод за нэг төр зур дуг хийгээд ингээд төр зур дуг хийжсэн чинь ингээд дуудсан гинэ. Нааша буугаад очисон чинь нөгөө эмгэн өнгөрцөн байна гинэ. Тэгсэн чинь л нөгөө одоо нөгөө Монгол эмэгтэй чинь уйлж эхлэхгүй нөгөө эмгэн одоо харж байсан эмгэн нас орчлаа штэ. Тэгэл уйлаал ингээд уйлж байгаа л жоохон сэхээ орол эргэн тойрноо харсан чинь өөрөөс нь өөр хин ч уйлдаггүй. Нөгөө хоёр хүүхэд нь ч уйлахгүй, хоёр бэр нь ч уйлахгүй, нөгөө ач зээ нар нь ч уйлахгүй. Бүгд ингээд дуугаа ингээд хараа зогсож яана гэж байгаа байхгүй. Тэгээд тэр эмэгтэй хэлж байгаа. Эдгэрс айгүй муухай. Тэ? Ээж нь өнгөрчөөд байхад эдгээр туслан нулимс унгаахгүй байна. Тийм ээ? Та бид нар өөрийн хүүхдийг мундаг амжилттай, мундаг хуульч, мундаг том дарга, мундаг алдар нэртэй хүн, мундаг эрх мэдэлтэй хүн, амар баян хүн болохыг мэдээж бид нар хүүхдүүдэд хүснэ. Гэхдээ хамгийн түрүүнд тэр бүхнээс илүү та бид нар юу хүсэх вэ гэвэл таны хүүхэд танд хайртай байхыг л та хүснэ. Тийм ээ? Одоо сая Монголын цагаан сар болоод өнгөрлөө. Одоо Монголын цагаан сар бол ер нь Америк хүмүүсийн хувьд ер нь Крисмастай төстэй. Крисмасаар хүмүүс одоо Америкт яадаг гэвэл ерөөсөө ээж аав дээр очдог, гэр бүл дээр очдог. Тэгээд одоо гэр бүлээрээ хамт өнгөрөөдөг баяр. Цагаан сарч бас одоо монголчуудын хувьд адилхан. Би одоо ингээл хамаатан саднуудаа харж байхад бүр хөдөө одоо аймаг сумд байгаа ээж авраагаа бүх хүүхдүүд нь машина унаад л давхиж очиод золгоод хам зураг авахулсан байна тийм ээ. Тэг өөрөөр хэлбэл одоо ингээд ээж аавдаа өндөр настай хүмүүстэй ах дүүстэй хүндэтгэл үзүүлдэг ийм баяр байна тийм ээ. Крисмас ч гэсэн бас яг тиймэрхүү төстэй баяр. Тэгвэл таны хүүхэд айгүй мундаг амжилттай, айгүй мундаг одоо нэр алдартай, эд хөрөнгөтэй хүн болж болно. Тэгвэл тань дээр цагаан сараар нэг ингээд нэг нэр хэмээсэн төдий орж ирээд гарч байвал танд ямар байх? За нэг ээжтэйгээр аав дээр орох хэрэгтэй. Би завгүй ээж нэг 2 3 л бууцж ийн чи би их мэдэхгүй шүү. Тийм ээ? Тэгээд хамт удаан суудаггүй, хамт цагаан сарыг чинь тэмдэглэдэггүй. Тийм ээ? Тань дээр зүгээр л хаяа би очих ёстой юм шүү гэж ирдэг. Тэрийг нь та мэдэрдэг.
Миний хүүхэд над дээр баярлж ирэхгүй байна. Над дээр ирмээр байгаа учраас ирэхгүй байна. Зүгээр л миний амыг таглах гэж, зүгээр л намайг дургуутчих вэ гэж. Тийм ээ? Зүгээр л нэг за би ээж аав юм чи очих ёстой доо гэж ирж ийн гэж танд мэдрүүлж байвал таны зүрх сэтгэлд хичнээн гомдолтой байх бай. Тэгвэл Бурхны хувьд хүмүүс бид нарыг яг л ингэж хардаг. Бурхны хувьд таны миний юу хийж бүтээж байгаа нь хэр зэрэг мундаг байгаа нь хэр зэрэг одоо их том зүйлсүүдийг бүтээн босгож байгаа нь тийм сонирн биш. Харин яг үнэнгээсээ Бурханд юу сонирн бэ гэвэл яг энэ ганцрог хувь хүний хувьд хэн байна? Надад хэр ойр байна? Надад хэр хайртай байна? Надад хэр зүрх сэтгэлээ амьдралаа цагаа зарцуулж байна гэдгийг л Бурхны хувьд чухал. Бурхан үүнийг л биднээс харж хүсч хүлээдэг. Бид нар энэ ертөнцийн хүмүүс бид нар одоо ингээл Apple ч юм уу, тийм Amazon ч юм уу одоо ингээд хичнээн $1 билlion том бизнесүүд босгоод энэ дэлхий дээр бүр хүний одоо ингээд ухаан санаанд багтамгүй агуу хүчрхэг зүйлс хийж бүтээгээд байгаа мэт би бинийг хардаг. Яг үнэндээ Бурхны хувьд энэ одоо бүтэн гариг ертөнцийг энэ бүтээчихсэн Бурхны хувьд энэ хүний хийж бүтээж байгаа, хүний хүрж байгаа энэ том амжилтууд бол ерөөсөө юу гэж харагдаг гэвэл та далайн эрэг дээр нэг элсээр байшин бариад тоглоо сууж байгаа хүүхдүүд шиг л харагдаж байгаа. Тийм ээ? Өнөөдөр яг харахад ингээд том байшин баригдаж байна. Маргааш далайн давлгаа нэг ирээд явхад тэр элсээр босгосон байшин байхгүй. Тэр далайн эрэг дээр босгож байгаа элсээр босгоод тоглож байгаа тэр тоглоом таны амьдралд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Түүнтэй ижлэх юм. Хүмүүс бидний ертөнцид хийж бүтээж босгож тэнгэрт тултал олж байгаа нэр алдар бол яг үнэндээ Бурхны хувьд бол далайн эрэг дээр тэр элсээр тоглоо сууж байгаа хүүхдүүдийн хэмжээний юм а. Тэр хинэн хідэн том байшин босох уу гэдэг нь таны хувьд сонирн биш. Таны хувьд хүүхэд чинь яг үнэндээ хувь хүний хувьд хэн болж? Яг үнэндээ танд хэр хайртай байна? Тантай хэр ойрхон байна? Тийм ээ? Таны хүүхдийн танд өгч чадах хамгийн том бэлэг бол таны хүүхдийн танд хайртай байгаа тэр зүрх сэтгэл юм а. Тийм ээ? Тэгэхээр Бурхан бол яг үүнийг л хардаг. Тийм учраас Бурхан бидний амьдралыг харахтаа юунд анхаардаг вэ гэвэл за энэ ганц зөрөг хувь хүний хувьд яг хэн байна? Хэн болж гин? Тийм ээ? Ганц зөрөгт өнөөдөр ямар зан чанар дутагдж байна? А тэр зан чанарыг л бүрдүүлэхийн тулд энэ амьдралыг хэрэгэлдэг гэсэн үг. Тийм ээ? Тэгэд энэ дээр хэлж байна. Өөрийнхөө одоо ингээд Рик Warren пастор хэлж байна л да тий. Би өөрийн амьдралаас Бурхан асуудлуудаар дамжуулж миний итгэлийг тийм ээ. Бурхан миний амьдралд би өөрөө яагаад ч давж гарч чадхааргүй, шийдэж чадхааргүй асуудлуудыг авчирч тавьдаг. А тэгээд Бурхан энэ асуудлуудыг авчирч тавьчаад надаас юу харж байна гэвэл ганц зөрөг надад хэр итгэж найддаг. Тэгээ ганц зөргийн итгэл яг үнэндээ хаа байна. Тийм ээ. Тэгээ би өмнө нь хэлжсэн юм. Одоо ингээ манай эргэн тойрны итгэгч хүмүүсийн амьдралд үнэхээр айгүй хүнд хэцүү өдрүүд тохиолдож байгааг хардаг. Гэхдээ олон хүмүүс, олон итгэгч хүмүүс тэр асуудлууд дундаас бүр Бурханд илүү ойртож, бүр Бурхантай илүү хайртай босч ирж байгааг бид нар хардаг, тийм ээ. Тэгэхээр Бурхан асуудлуудаар дамжуулж миний итгэлийг бүтээн босгодог. Эд хөрөнгөөр дамжуулж намайг юунд найддгийг надад харуулдаг. Тийм ээ. Хүмүүсээр дамжуулан намайг хайрлаж чадчихгүй эсхийг сордог гэдгийг ажигласан юм а. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар энэ одоо эхний энэ одоо амьдрал бол сорилт юм а гэдэг хэсгээс юу гэж ойлгосон бэ гэвэл хүний амьдрал гэдэг бол хүний амьдралыг Бурхан хэрхэн ашигладаг вэ гэвэл миний зан чанарыг бүтээж төлөвшүүлэхийн төлөө л ашигладаг юм а. Тийм ээ. Бурхан миний өдөр бүр хийж байгаа зүйлсээс одоо миний гаднаа харагдахад
би хичнээн зөв сайхан харагдаад айгүй сүнслэг, айгүй сайн, айгүй илдэг, соёлтой хүн харагдаж болоо. Гэсэн бурхан миний зүрх сэтгэлийг хардаг. Та ямар хүнтэй уулзаад гаднаа инээмсэглэж явж дотроо тэр хүнийг альва ямар нэг хүнийг басамжилж хардггүй. Та гаднаа инээмсэглэж байвч дотроо ямар нэг хүнийг шүүдгүү. Та гаднаа инээмсэглэж байвч дотроо ямар нэг хүнийг басамжилж, доромжилж, тийм ээ? Энэ яасан тэнэг хүн бэ? Энэ өстө нэр мангар ааштай штэ гэ бодоо зогсдгүү, тийм ээ? Бидний энэ гадна талын үйлдэлийг биш бурхан бидний зүрх сэтгэлийг л хардаг. Хэрвээ миний зүрх сэтгэлээс тиймэрхүү зүйлсүүдийг олж харвал бурхан тэдгээр зүйлсүүдийг надаас цэвэрлэхийн тулд миний өнөөдрийн энэ амьдралын асуудлуудыг хэрэгэлдэг юм а гэсэн. Тийм ээ? Яагаад та бидний амьдралд ингээл гашуудл, зовлон их тулгардаг вэ? Тийм ээ? Ер нь яг амьдралдаа өвхөл, хагцал, хүнд өвчин, гашуудл үзээгүй хүн бол айгүй хатуу зүрх сэтгэлтэй байдаг. Та хэдий ч нэ амьдралдаа гашуудл, өвхөл, хагцал, зовлон үзэн таны зүрх сэтгэл төдий ч нэ зөөлөн болдог. Та бусдын зовлонг ойлгодог, бусдын төлөө нулимс тусаах тийм зүрх сэтгэлтэй болдог. Та гачигдал үзэж байж, тийм ээ? Та өнөөдөр байгаа зүйлсээ үнэлдэг. Өнөөдөр байгаа зүйлстэй талархдаг. Өнөөдөр танд байгаа зүйлсүүдийг та яг жинхнээсээ таашаан хэрэгэлдэг болдог. Тийм ээ? Би дандарт өмнө ярьжсэн. Одоо ингээл манай хүүхэд явж байгаад би өлсөөд байна юм идмээр байна гэж тэгдэг байхгүй. За миний хүү юу идмээр байна? За би юугаар өлсөд байгаа юм болоо? Тийм ээ? Одоо ингээд хэрвээ тэгжл өсөж байгаа бол яг өнөөдөр өлсөөгүй байна гэсэн үг шүү дээ. Ийм хоол идмээргүй тэрийг л идмээр өлсөж гинэ гэж байгаа бол жинхэнэ өлсөлт биш. Бид нар яг жинхнээсээ өлсөж үдсэн хүн бол ерөөсөө юу ч хамаагүй. Ер нь бидний өлсөж байгаад идсэн хоол бол бидний хувьд айгүй гоё хоол гэж сэтгэлд үлддэг шүү дээ. Тийм ээ? Амар өлсөж байгаад идсэн нэг хоол бол тэр гүмэн гоё хоол шүү л гэж бидний сэтгэлд үлддэг. Тэгэхээр бид нар гачигдлыг үзэж байж, өлсөж үзэж байж, сая бид нар тэр бүгдийг үнэлдэг. Тэр бүгдэнд талархдаг зүрх сэтгэлтэй болдог. Тэгэхээр бурхан та бидний зүрх сэтгэлийг зөөлөн, инэрэнгүү, бусдыг ойлгодог, инэрдэг болгохын тулд та бидний амьдралд зовлон, бэрхшээлийг, хэцүү өдрүүдийг зөвшөөрдөг. Бурхан та бидний амьдралд харилцааны асуудалтай таарч тохирч болдоггүй. Таны амьдралд гай тарьсан, таны амьдралыг үүмүүлсэн, танд буруу муухайг авчирсан хүмүүсийг бидний амьдралд авчирч тавьдаг. Бурхан үнийг зөвшөөрдөг. Тийм ээ? Тэгээд үүгээрээ дамжуулж юуг надад сурах гээд байгаа юм гэхэлэр ганцэргүй чи зөвхөн өөртөө хайртай, өөртөө сайн хүмүүсийг л хайрладаг биш. Чамд таалагддаггүй, чамд муугаар ханддаг хүмүүсийг ч гэсэн чи ойлгож сурах хэрэгтэй. Инэрч сурах хэрэгтэй. Хайрлаж сурахыг биднэрт заадаг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний бүтэн амьдрал тэр чигээрээ сорилт юм аа. Амьдрал бол сорилт гэдгийг та ойлгоос. Амьдрал тань жижиг ач холбогдолгүй зүйл гэж нэг ч үггүй гэдгийг ухаарах болно. Хамгийн өчөөхөн үйл явдалч таны зан чанарын төлөвшөлтөнд чухал үүрэгтэй гэсэн үг. Ингэснээр өдөр бүр чухал цаг мөч болгоно зан чанарыг тань гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бусдад хайраар хандах, бурханд найдан түшгэлэх боломж болно. Тийм ээ? Тэгэхээр бурхан надтай 24 цаг хамт байдаг. Бурхан миний юу бодож байгааг харна. Тэгээ намайг өдөрт хараад зарим үед нь хөмсөг зангидна, зарим үед нь инээмсэглэн, зарим үед нь өхөөрдөн, зарим үед нь заа явах миний хөө. Тийм ээ? Намайг уучлан, өнгөрөөн. Харин та бид нар бурхантай хэр зэрэг цаг өнгөрөөдөг вэ? Тийм ээ? Та хүүхдтэй үргэлж анхаарахад таны хүүхэд таныг хизээч анхаардаггүй, хардаггүй. Тантай ярилцдаггүй. Тантай югаач хуваалцдаггүй. Ийм байвал таны хувьд ямар байх вэ? Тийм ээ? Тэгвэл бурхны хувьд
та бидний харилцаа яг л ийм байдаг гэсэн үг. Тийм ээ? Бурхныг баярлуулах баярлуулахад бидний хамгийн хүний зүгээс Бурхныг баярлуулж чадах хамгийн том зүйл бол бидний Бурханд хайртай байгаа сэтгэл юм аа. Хүний зүгээс Бурхныг сэтгэлийг хүндүрлүүлэх, Бурхныг гомдоох, тийм ээ? Тэр зүйл бол бидний Бурханыг Бурхан гэж үзэхгүй байгаа, хайрлахгүй байгаа, Бурханд хайргүй байгаа зүрх сэтгэл юм аа. Бурхныг үл тоомсорладаг, түүний үгийг нь тоодоггүй, тийм ээ? Таны хүүхэд тийм байвал танд ямар байх вэ? Тийм ээ? Таны хүүхэд таны үгийг тоодоггүй, таныг хүн гэж авч хэлцдэггүй, таныг хүндэлдэггүй, танд цагаа зориулдаггүй, тантай харилцдаггүй байвал таны хувьд хэр хүндүр байх вэ? Тэгвэл яг та бидний Бурхантай харилцаж байгаа харилцаа, та бидний Бурханы өмнө амьдарч байгаа амьдрал бол энэ юм аа. Харин хүмүүс бидний энэ амьдралдаа хийдэг хамгийн том алдаанууд бол алдааны нэг бол юу вэ гэхлээр та бид нар өөрийн хэн байна? Хувь хүний хувьд миний Бурхантай харилцаж байгаа харилцаа ямар байна гэдэгт анхаарахаас илүү энэ ертөнцид бид нар өөрсдийн тэр Бабелийн цамхгийг босгох гэж л хамаг цаг амьдралаа зориулж амьдарч байгаа маань л та бидний энэ амьдралд хийдэг хамгийн том алдаа юм. Та бидний энэ ертөнцид юуг бүтээн босгож, ямар амжилтанд хүрж, ямар мундаг эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй болж байгаа нь яг үнэндээ таны хувьд ч тийм ашигтай биш, Бурханы хувьд ч тийм чухал биш зүйл юм аа. Та бидний яг үнэндээ хувь хүний хувьд хэн болж байгаа маань. Та бидний Бурхантай харилцаж байгаа харилцаа л Бурханы хувьд хамгийн чухал. Энэ үүднээс л Бурхан та бид нартай харилцдаг гэсэн. Тэгвэл та өнөөдөр таны амьдралд өнөөдөр ямар асуудал тулгараад байна вэ? Тийм ээ? Та яг энэ нөхцөл байдлыг хараад энэ нөхцөл байдлын эсрэг тэр зан чанарыг л Бурхан над дээр бүрдүүлэхээр ажиллаж байна гэсэн үг. Тийм ээ? Өөрөөр хэлбэл өнөөдөр таны амьдрал гачигдал байна уу? Мөнгөний асуудал байна уу? За тийм бол Бурхан өнөөдөр юун дээр ажиллаж иж болох вэ, тийм ээ? Өнөөдөр Бурхан намайг өөрт нь талархдаг, Бурханы өгсөн зүйлсүүдийг ариг гамтаагаар зөв зүйл зарцуулдаг. Тийм ээ? Би өнөөдөр мөнгнөөс илүү Бурханыг чухалчилж үздэг ийм л хандлагыг Бурхан надад бий болгохыг хүсэж байна гэсэн үг. Таны эргэн тойронд харилцааны асуудлууд гарч ирээд та олон хүнтэй харилцааны асуудалтай байгаа бол Бурхан надад юу сурахыг хүсэж байгаа байх нь? Бурхан надад хүмүүсийг байгаагаар нь хүлээж авдаг. Тэр хүмүүст хайраар ойлгож, инэрч ханддаг ийм л хандлагыг Бурхан над дээр ургуулахыг хүсэж байна. Бүтээн бий болгохыг хүсэж байна гэсэн үг. Бурхан таны амьдралд өнөөдөр дааж давшгүй асуудал авчирч тавьж байгаа бол Бурхан юу хүсэж байна гэвэл таныг өөрийг нь дууддаг, өөрт нь ойртохыг, өөрөөс нь зуурахыг л Бурхан хүсч хүлээж байна л гэсэн үг. Тийм ээ? Таны амьдралд өнөөдөр ямар асуудал байна? Яг түүний эсрэг зан чанарыг л Бурхан бүрдүүлэхээр ажиллаж байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэм учраас өнөөдөр бид нар амьдралдаа тулгарсан асуудлууд, бэрхшээлүүд, хүнд байдлуудын улмаас бид нар ингээ гомдлож, Бурханд тунирхаж, тийм ээ? Ингэж Бурхан намайг анхаарахгүй байна, тоохгүй байна, би их зовж гин гэж бид нар амьдрах хэрэггүй. Харин өгөгдсөн нөхцөл байдал бүрээс яг Бурхан надаас ийм зан чанар бүрдүүлэхийг хүсэж байна гэж олж хараад тэр зан чанарыг бүрдүүлэхийн тулд бид нар өөрсдөө ажиллах хэрэгтэй. Хэдий ч нэ хурдан танд тэр зан чанарууд бий болно, таны нөхцөл байдал түүний дараа л өөрчлөгдөх болно. Хэрв нэг тодорхой нөхцөл байдал танаас ерөөсөө салахгүй удаан жил үргэлжлээл дахин тааралдаад яваад байгаа бол энэ бол юу гэсэн үг вэ гэвэл танд тэр Бурханы хүссэн зан чанар, хараа хандлага бий болохгүй байна л гэсэн үг. Олон зан чанар, хараа хандлага аяндаа ургаж бий болдоггүй. Олон зан чанар, хараа хандлагыг бид нар өөрсдөө сонгож байж тэр хараа хандлагуудыг бий болгодог. Тэгэхээр
Одоо Бурхны үүднээс харуул хамгийн нэгдүгээр хүний амьдрал бол сорилт юм аа гэсэн. За хоёр дахь хэсэг нь энэ дэлхийн амьдрал бол хариуцлага юм аа. Хариуцлага бол амьдралыг зүйрлсэн Библийн хоёр дахь зүйрлэл юм. Энэ дэлхий дээрх бидний амьдрах цаг, бидний эрч хүч, оюун ухаан, боломжууд, хүмүүстэй харилцах харилцаанууд болон нөөц бололцоо бүгдээрээ биднэр хариуцуулж зохицуулахаар Бурханаас өгсөн бэлэг юм аа. Бид бол Бурханы бидэнд өгсөн зүйлсүүдийг л хариуцсан зохицуулагчд. Бурхан бол энэ дэлхий дээрх бүх юмс болон бүх хүний эзэн нь юм гэдгийг хүлээн зөвшөөрөх үед бид бол зөвхөн түүний бидэнд өгсөн зүйлсийг л хариуцсан зохицуулагчд юм гэдгийг ойлгоно. Библиэд Дуулал номын 24-ийн 1-т энэ ертөнц болон түүн дээрх бүх л зүйлс түүн дээр амьдрахстад бүгдээрээ эзнийх юм а гэсэн байдаг. Бид энэ дэлхийд богинохон хугацаанд амьдрахдаа үнэндээ юу ч эзэмшдэггүй билээ. Биднийг энд төр байх хугацаанд Бурхан энэ дэлхийг бидэнд төр зээлүүлдэг. Энэ дэлхийн таныг ирэхээс өмнө Бурханы өмч байсан ба. Таныг нас барсны дараа Бурхан бас өөр хэн нэгэнд төр зээлүүлнэ. Та зөвхөн төр хугацаанд л энэ бүхнийг таашаан хэрэглэж болох юм а гэж. За бид нар одоо дахин хэлж байгаа тийм ээ. Йов номонд өгүүлсэнчлэн тийм ээ. Бид энэ ертөнцид нүцгэн ирсэн нүцгэн буцнаа. Өнөөдөр та биднийг эзэмшиж байгаа. Өнөөдөр та биднэрт байгаа. Энэ бүх зүйлс бол төр зуур бид нар Бурханаас хэрэглэж байгаа зүйлс юм. Тэгэхээр нэгэнт бид нар Бурханы юмсыг төр зуур хэрэглэж байгаа юм бол Бурханы надаа өгсөн амьдралаар би амьдарч байгаа юм бол Бурханы надаа өгсөн цаг хугацааг л би хэрэглэж байгаа юм бол Бурханы надаа өгсөн надад байгаа эрч хүч, авьяас бэлэг, оюун ухаан энэ бүгд Бурхан надад төр өгсөн бол би энэ бүгдийн төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр бид нар одоо нэгдүгээр бүлэг дээр үздэн тийм ээ. Таны амьдрал бол танд л зориулагдаж өгдөөгүй юм а гэсэн. Тэ. Өнөөдөр надад байгаа энэ амьдрал бол Бурхан надад өгсөн. Тэгээ Бурхан надад төр хариуцуулж өгсөн бол энэ өгсөн амьдралыг нь би хариуцлагатайгаар авч явах ёстой. Тийм ээ. Би энэ амьдралыг зүгээр л дэмий хоосон зүйлсүүдээр үрэх ёсгүй юм а. Би үнийг зөв сайн зүйлсүүдийн төлөө зориулах, зарцуулах ёстой юм а. Тийм ээ. Бурхан надад өгсөн эрч хүч, авьяас бэлэг, оюун ухаан бол би үүнийг надад Бурхан өгсөн бол үүнийг би маш зөв зүйлсэд нь хэрэглэх ёстой зүйлсэд нь хэрэглэх үүрэг хариуцлага бас надад байгаа гэсэн үг. Таны амьдралд авчирч тавьсан хүмүүс байна. Тийм ээ? Хэрв тэр хүн нэг бүрийг Бурхан авчирч тавьсан бол та тэр хүн нэг бүртэй харилцах харилцааны төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээдэг гэсэн үг. Тийм ээ? Бид нар одоо хүнтэй харилцах харилцаан дээр ялангуяа өнгөрсөн номнууд дээр ч гэсэн яг энэ одоо зарчмыг маш их ярьж байгаа. Та бидний за одоо таны болон миний амьдралд дайралтж байгаа нэг ч хүн санамсаргүй таарлддаггүй гэсэн. Тийм ээ? Бид нар одоо нэг тоо ярьдаг штэ. Одоо ингээд Америкт хот газар амьдардаг хүн одоо 80 наслахад дунджаар 80,000 орчим хүнтэй таарлдсан байдаг гинэ. Ямар нэг байдлаар харилцсан. За тэрэн дотроос 472 хүнтэй л яг тодорхой хэмжээний гүнзгий харилцаа тогтоодог гэж. Тийм ээ. Тэгэхээр бид нар одоо ийм л одоо энэ миний амьдрал таарлдаад тодорхой хугацаанд харьцаад өнгөрөх нь 80,000 хүн. Миний ингээ гүн гүнзгий харилцаа тогтоох 472 хүн нэг бүрийг Бурхан сонгож, Бурхан зөвшөөрч миний амьдралд ирж өгөгддөг гэсэн үг. Тэгвэл Бурхан энэ хүмүүсийг миний амьдралд авчирч тавьчаад надаас юу хүсч хүлээж байгаа вэ гэвэл одоо Библиэлд бичсэн байгаа шүү дээ. Ганцөргөө чи нэгдүгээрт эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээсээ хайрл, хоёрдугаарт чи бусдыг өөрийн адил хайрл гэж өгүүлсэн ба. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхан надад миний амьдралд тэр 80,000 хүнийг таарлдуулаад 472 хүнийг авчирч тавьчаад Бурхан надаас юу
хүсч хүлээж тэ Бурхан надад ямар хариуцлага өгсөн бэ гэвэл энэ 472 хүн нэгбүрт хайраар хандах энэ үүрэг хариуцлагыг л оноосон гэсэн үг. Тэгэхээр энэ бол миний одоо хүмүүстэй харилцах харилцааг бол зүгээр л миний нэг асуудал биш юм аа. Энэ бол миний Бурхантай харилцах харилцаа. Энэ бол миний Бурханы өмнө хүлээсэн үүрэг хариуцлага. Тийм ээ? Танд өгсөн эд хөрөнгө бол таны л хэрэглэх зүйл биш. Энэ бол таны Бурханы өмнө хүлээж авсан эд зүйлс. Танд өгөгдсөн амьдрал бол таны л амьдрал биш. Энэ бол танд Бурханы хариуцуулж өгсөн амьдрал гэсэн үг. Бид бол Бурханы бидэнд өгсөн зүйлсүүдийг л хариуцсан зохицуулагчд юм аа. Тийм ээ? Бид энэ дэлхийд богинохон хугацаанд амьдрахдаа үнэндээ юу ч эзэмшдэггүй билээ. Биднийг энд түр байх хугацаанд Бурхан энэ дэлхийг бидэнд түр зээлүүлдэг. Энэ дэлхийн таныг ирэхээс өмнө Бурханы өмч байсан ба таныг нас барсны дараа Бурхан бас өөр хэн нэгэнд түр зээлүүлнэ. Та зөвхөн түр хугацаанд л энэ бүхнийг таашаан хэрэглэж болох ажээ. Бурхан Адам Еваг бүтээгээд тэдэнд энэ дэлхийг даатхан өөрийн өмч хөрөнгийг халамжлуулахаар итгэмжлэн олгосон юм а. Библиэд Эхлэл номын 1:28-д Бурхан тэднийг ерөөн тэдэнд одоо Адам Ева хоёрт олон үр хүүхэдтэй болж та нарын үр удам дэлхийг дүүргэн бүгдийг захир. Би чамайг энэ бүхнийг захиран мэдүүлэхээр томиллоо гэсэн. Тэгвэл та бол одоо юугаараа Бурханы өмнө хариуцлага хүлээнэ гинэ? Танд өгөгдсөн энэ амьдралын төлөө та Бурханы өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа. Танд өгөгдсөн авьяас чадвар, танд өгөгдсөн боломжууд, таны амьдралд авчирч тавьсан хүн нэг бүрийн төлөө та Бурханы өмнө үүрэг хариуцлагыг хүлээж байгаа гэсэн. Бид нар зүгээр л энэ дэлхийд нэг зугаалаад л өөрийнхөө хувийг хичээгээд би нэг яаж илүү сайхан аз жаргалтай амьдрчээ да, яаж илүү сайхан одоо ингээ бусдаас илүү идлээд л бусдаас илүү идэж явгаад л одоо нөгөө нэг одоо ингээд бусдаас илүү зугаалаад л тийм ээ, яаж бусдаас илүү сайхан амьдрчээ да гэдэг ийм хандлага энэ ертөнцид ноёлдог. Тэгвэл энэ бол үүний төлөө бидний энэ ертөнцид ирээгүй. Уучлаарай. Надад өгсөн амьдралын төлөө би Бурханы өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа. Надад өгсөн эд хөрөнгө, гэр орон, эхнэр хүүхэд, найз нөхөд, ах дүүсийн төлөө би Бурханы өмнө үүрэг хариуцлага хүлээдэг гэсэн үг. Тийм ээ? Надад өгсөн амьдралын төлөө би Бурханы өмнө үүрэг хариуцлага хүлээнэ. Тийм ээ? Одоо би өмнө зөндөө жишээ болгоод ярьдаг. Таны хүүхэд тийм ээ? Сургуульд сурж байна. Энэ сургуульд сурахдаа тэр хүүхэд тодорхой үүрэг хариуцлагыг хүлээж авсан, тийм ээ? Яг одоо сургуульд явж гин, багш хичээл зааж гин, одоо ингээд уншиж, мэдэж, суралцах бүх боломж тэр хүүхдийн хувьд нээлттэй байна. Тэр хүүхэд ямар үүрэг хариуцлага хүлээж авсан гэвэл энэ боломжийг ашиглаад эрдэм ном суралцах, тодорхой чадварууд эзэмших ийм үүрэг хариуцлагыг хүлээсэн. Тэр үүрэг хариуцлага хамгийн сайнаар ухамсарлаад бас тэр боломжуудыг хамгийн сайн ашиглаад тэр хүүхэд үнэхээр тэр эрдэм номыг аюул сайн суралцж болно. Бас суралцахгүй ч байж болно. Зүгээр тэр сургуульд явах тэр боломжийг, цагийг дэмий хоосон өнгөрөөгөөд хүүхдүүдэд нийлж гадуур дэмий тэнээд хэрэгтэй хэрэггүй зүйлс хийгээд компьютер тоглоод утсан дээр өнжөөд ингээд тэр бүх сургуульд сурах тэр таны өмнө болон Бурханы өмнө үлдээсэн үүрэг хариуцлага умартаад тэр цагийг дэмий хоосон өнгөрөөгөөд зүгээр л тэр сургуульд сурах тэр боломж цагийг дэмий хоосон үржиж болно. Тийм ээ? Яг түүнтэй ижилхэн бид нар бас Бурханы бидэнд өгсөн амьдралыг тэр үүрэг хариуцлагыг хүлээж аваад хамгийн хариуцлагатайгаар хамгийн үр бүтээлтэйгээр тэр бүхний төлөө чармаан ажиллаж Бурханы надад өгсөн зүйлсүүдийг би өсгөн үржүүлж арчлан авч явж болно. Бас
тэр өгсөн амьдралыг нь өөрийнхөө төлөө дэмий зарцуулаад энд дугаацангийн тэрч энч гоё юм, сайхан юм болгоны хойноос явсаар гоод энэ амьдралыг, энэ цагийг дэмий хоосон үржиж болно. Тэгвэл өнөөдөр Бурхан надаас юу гэж хардаг бол надад энэ бүгдийг өгөөд надад өгсөн амьдралын төлөө, надад өгсөн бүх зүйлсийн төлөө би Бурханы өмнө үүрэг хариуцлага хүлээдэг гэсэн үг. Энэ үүрэг хариуцлагаа мэдэх нь та бидний амьдралыг үр бүтээлтэй амьдрах том шалтгаан юм а. Хүмүүс даалгасан Бурханы хамгийн анхны даалгавар бол энэ дэлхий дээрх Бурханы юмсыг зохицуулан арчлан авч явах байсан бөгөөд энэхүү үүрэг даалгавар нь хизээч цуцлагдаагүй. Өнөөдөрч бидний зорилгын нэг билээ. Бидний эдэлж хэрэглэж буй бүхий л зүйлсийг Бурхан бидний гарт хариуцуулан өгсөн гэж хүлээж авах ёстой. Библиэд 1-р Коринт номын 4:7 та нарт байгаа зүйлсийг Бурхан бүгдийг өгөөгүй гэж юу? Хэрв чамд байгаа бүхнийг Бурхан л өгсөн юм бол тэр бүхнийг өөрөө олсон мэт юунд сайрхан бардамнана вэ гэж. Надад Бурхан эхнэрийг өгсөн. Бурхан надад хүүхдийг өгсөн. Тэгээ Бурхан надад ямар үүрэг хариуцлага өгсөн бэ гэвэл цагаан зургуу чи энэ эмэгтэйг би чамд эхнэр болгож өглөө. Тийм ээ? Чамааг өвчтөе багт чинь, чамааг ядарсан багт чинь энэ эхнэр чамтай хамт байна. Чамааг халамжлана. Тэ? Чамд чадах хэмжээгээр энэ хүн хань болно. Хариуд нь анзаргүй чи энэ эмэгтэйд байж бол хамгийн сайн хань байгаарай. Энэ хүнийг зовж ядарвал чи хамт байгаарай. Сэтгэл санаа нь уруу байвал чи сэтгэлийн өөдөн татаарай. Зүдэрч туйлдж ганцаардуулж битгий орхиорой. Тийм ээ? Бурхан надад ийм л үүрэг хариуцлага өгсөн гэсэн үг. Бурхан надад хүүхдийг өгөөд цагаан зургоо би чамд өөрийн хүүхдийг өглөө. Чамд хариуцуулж өглөө. Та бид нар нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Та бидний хүүхдүүд бидний хүүхэд биш ээ. Энэ бол Бурханы надад хариуцуулж өсгөж өндөлөг гэж өгсөн л хүүхэд. Үүнийг бид нар үргэлж санах хэрэгтэй. Тийм ээ? Таны хүүхэд танд зан чанар янз бүрийн зүйлс нь таалагдахгүй байж болно. Тийм ээ? Та хүүхдээ айгүй цовоо сэргэлэн одоо ингээд яадгийн олон хүнтэй харилцдаг ийм хүн болоосоо гэж хүссэн чинь хүүхэд чинь дуугаа одоо ингээд олон хүнтэй харилцдаггүй. Тэ? Та хүүхдээ экстроверт байгаасаа гэж хүсэж хүүхд чинь интроверт байж болно. Тэгэхдээ Бурхан тэр хүүхдийг тийм хэлбрээр бүтээсэн бол Бурхан таны хүүхдийг ямар хэлбрээр нь бүтээсэн бэ? Тэр хэлбрээр нь л бид нар усалж ургуулах нь л миний хүлээсэн үүрэг байхгүй. Тэгэхээр Бурхан надад өөрийн хүсэж төлөвлөсөн хүүхдээ өгөөд тэгээд намайг үнийг арчилж өсгөж өндөлгөрөл гэж өгсөн гэж харах. Бид нар төгсөн ах дүүсийг, бид нар төгсөн найз нөхдийг, бид нар төгсөн итгэлийн ахан дүүсийг, бид нар төгсөн сүм чуулганыг, бид нар төгсөн ажил, бид нар төгсөн эд хөрөнгө бол энэ нэг бүрийн төлөө бид нар Бурханы өмнө үүрэг хариуцлагыг хүлээсэн юм а. Тийм ээ? Бурханы юмсыг зохицуулан арчлан авч явах энэ үүрэг хариуцлага та биднэрт өгөгдсөн гэсэн үг. Таны орон гэр бол таны орон гэр биш ээ. Энэ бол Бурханы танд хэрэглүүлж байгаа орон гэр. Энэ орон гэрийг, энэ эд хөрөнгийг тэр унаа тэрэг хуц хунар байлаач гэсэн. Идэх хоол байлаач гэсэн. Үүнийг арчлан зохицуулан тийм ээ? Сайжруулан, ургуулan авч явах нь таны миний Бурханы өмнө хүлээсэн үүрэг юм аа. Нэг зүйлийг бид нар өдөр бүр өөртөө сануулж авах хэрэгтэй. Бид нар нүцгэн ирсэн, нүцгэн буцна. Энэ завсар байгаа бүх зүйлс Бурханых. Энэ зүйлсүүдийг би арчилж, зохицуулж авч явах нь миний Бурханы өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм аа. Олон жилийн өмнө нэгэн гэр бүлийн хос өөрсдийнх нь хаваан арлын далайн ирэг дээр гайхалтай сайхан байшинд эхнэр бид хоёрыг амралтаа өнгөрүүлэхийг зөвшөөрсөн юм аа. Бид өөрсдөө төлөхөөр бол хизээж явж чадхааргүй амралт байсан ба бид үнэхээр баярлан цагийг маш сайхан өнгөрүүлсэн.
гэртээ байгаа юм шиг л байгаараа гэж бидэнд хэлсэн ба бид ч гэртээ байгаа мэт аачлцгаасан. Бид усан сандан сэлж, хөрөгчөнд байсан хүнсийг нэдэж, банны алчуур, аяг тавыг нь хүртэл хэрэглэж тэр бүхэл орон дээр нь үсэрч тоглоцгоосон. Гэвч тэдгээр бүх зүйл биднийх биш гэдгийг бид байнга санаж байсан тул бүх зүйлд онцгой ариг гамтай хандсан. Бид тэр байшинг эзэмшилгүйгээр өөрийн мэд хэрэгэлсэн. Тийм ээ? Өөрөөр хэлбэл өнөөдөр танд өгсөн эд хөрөнгө, орон гэр, эдгээр зүйлсийг яг л бид нар Бурханаас түр зуур зээлж авч хэрэгжилж байгаа зүйлс. Тийм ээ? Мэдээж бид нар одоо Бурхан биднэрт хэрэглүүлж байгаа учраас бид нар тэр бүгдийг таашаан баярлан хэрэглэх нь зохистой. Бурхан үнийг ч хүсдэг. Та хүүхдтэй нэг хуцаанаар авч өгчөөд хүүхд чинь баярлаад тэр хүүхд чинь тэр хуцаараа бахархаад өмсхийг харах нь танд баяр хөөр авчирдаг үст. Тийм ээ? Яг түүнтэй ижилхэн Бурхан танд өгсөн зүйлсээ таныг тэр зүйлсийг баярлан, амтархан, талархан хэрэглэж байгааг харахтаа Бурхан ч гэсэн баярлдаг гэсэн үг. Тийм ээ? Бидний өнөөгийн хандлага хэрвээ энэ зүйл чинийх биш бол чи тэрэнд нэг их санаа тавих хэрэггүй гэдэг. Харин Христчэд энэ нь Бурханы өмч учраас би чадах чинээгээр хамгийн сайнаар харж хандах ёстой гэсэн илүү өндөр стандартаар амьдардаг. Библиэд 1-р Коринт номын 4:2-т үнд цэнтэй зүйл хариуцсан хүн нь тэр бүхнийг хариуцахууд дүүцэхүүц итгэмжит гэдгээ харуулах ёстой гэсэн. Есүс амьдрал бол хариуцлага гэдгийг зааж Бурханы өмнө хүлээсэн үүргийг дүрсэлсэн олон түүхүүдийг өгүүлдэг. Тухайлбал холын аян замд гарахдаа зарц нартаа хөрөнгөө даатхан үлдээж буй нэгэн бизнесмений түүх. Тэрээр буцаж ирээд зарцныг бүрийн хэрхэн хариуцсныг нь үнэлэн шагнадаг. Эзэн нь хэлэхдээ Матай номын 25:21-т сайн байна. Итгэмжит сайн зарц минь чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Ирж эзнийхээ баяр баясгаланг хуваалц гэдэг. Тийм ээ? Бид нар одоо 2-р бүлгээр үтсэн тийм ээ? Энэ ертөнцийн амьдрал бол бидний бүх амьдрал биш юм аа. Энэ ертөнцийн амьдрал бол бидний мөнх оршихуйд бэлтгэж байгаа бэлтгэл анги юм аа гэж бид нар суралцсан. Яг үнийг энэ дээр өгүүлж Бурхан энэ дэлхийд биднэрт эд баялагийг, амьдралыг, орон гэрийг, ажил төрөл, тийм ээ? Гэр бүл хүмүүсийг авчирч өгдөг. Тэгчгээд Бурхан намайг эдгээр зүйлсийг нь хэрхэн арчилж, ариглаж, өсгөж, ургуулж авч явж байгааг минь хардаг. Тэгэд үнэхээр одоо би энэ ертөнцид Бурханы өгсөн тэдгээр зүйлсүүдийг хэр зэрэг хариуцлагатай, тийм ээ? Арчилж авч явж байгаагаас харж байж надад мөнхийн улсад хариуцлах зүйлсүүдээ сонгодог гэсэн үг. Тийм ээ? Энэ дэлхий дээрх таны амьдрал төгсгөл болох үед Бурхан таныг өөрийнх нь танд итгэж өгсөн бүхнийг хэр сайн харж хандсныг тань үнэлэн цэгнэж түүний дагуу шагнах болно. Тийм ээ? Та бид нар өнөөдөр энэ ертөнцөөс явхад би Бурханы өмнө очиход Бурхан надаас юу харна гинэ? За ганц зөрөгт би ингээд одоо хэдэн жилийн байдаг амьдрал өгсөн. За энэ амьдралыг ганц зөрөг хэр хариуцлагатай, хэр зөв ашигласан бэ? Өөртөө зарцуулсан уу? Дэмий хоосон зүйлд үрсэн үү? Шал хоосон эд хөрөнгө, алдар нэр, эд баялагын төлөө бүх амьдралаа зарцуулсан уу? Харин миний ганц зөрөгт өгсөн амьдралыг Бурхан яг зөв зүйтэй зүйлс зориулсан. Миний төлөө, хүмүүсийн төлөө, тийм ээ? Өөрийн зам төрхийг бүрдүүлэхийн төлөө, хов хүний хувьд өсөж хөгжихийн төлөө энэ ганц зөрөг зарцуулж юу? Эсвэл зүгээр л зугаа цэнгэн дэмий хоосон зүйлсээр үрээд өнгөрөөчих юу гэдгийг харна. Бурхан миний амьдралд авчирч тавьсан хүмүүстэй миний харилцсан харилцаануудыг эргэж харна. Тийм ээ? За ганц зөрөг би чамд энэ хүмүүсийг өгтөө чи энэ хүмүүст хайраар хандаарай. Энэ хүмүүст байж чадах найз нөхдөнд байгаарай. Тэ? Чамд өгсөн эхнэрт байж чадах хамгийн сайн хань байгаарай. Чамд өгсөн хүүхдэд байж чадах хамгийн сайн аав байгаарай. Хамгийн сайн ахын дүүн байгаарай.
Хамгийн сайн хүүхэд нь байгаарай. Хамгийн сайн найз нөхөд байгаарай. Сүм чуулгандаа хамгийн сайн ахан дүүн байгаарай. Бас одоо бусдад хамгийн ойр найдвартай тэр тулж түших хүн нь байгаарай гэж надаас хүсч хүлээс. Ийм л үүрэг хариуцлага оноос тэгээд энэ бүгдийг хэрхэн хийсэн байна вэ гэдгийг харна гэсэн. Надад хариуцуулж өгсөн эд хөрөнгүүдийг Бурхан харна. Ганц зэрэг энэ нэг дими хоосон үрсэн үү? Тийм ээ? Шал дими өнгөрөөсөн үү? Тийм ээ? Эсвэл яг хэрэгтэй зүйл миний ганц зэрэгт хариуцуулж өгсөн мөнгө эд хөрөнгийг ганц зэрэг арчилж зөв зүйтэй зүйлс зарцуулж бас түүнийг өсгөж үржүүлсэн үү? Зөв зүйлсүүдийн төлөө тэр бүгдийг зориулсан уу? Эсвэл зүгээр л зугаа цэнгээгээр цагаа өнгөрөөсөн үү? Тийм ээ? Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээрх таны амьдрал төгсгөл болох үед Бурхан таныг өөрийнх нь танд итгэж өгсөн бүхнийг хэр сайн харж хандсныг тань үнэлэн цэгнэж түүний дагуу шагнах болно. Тиймээс таны хийж буй бүхэн тэр бүхэл өдөр тутам хийдэг жижиг зүйлс танд мөнхийн үр дагавар байгаа. Хэрвээ та бүх зүйлийг Бурханы танд хариуцуулсан зүйлс хэмээн хандвал тэрээр мөнх оршихуйд танд дараах 3 шагналыг амлаж байна. Нэгдүгээрт Бурхан таныг батлан урамшуулна. Тэрээр сайн байна, сайн гүйцэтгэжээ гэж хэлэх болно. Тэгээд таныг дэвшүүлж мөнх оршихуйд танд илүү үүрэг хариуцлагыг өгч би чамд олон зүйлийг хариуцууллаа гэж хэлэх ба дараа нь энэ бүгдийг тэмдэглэн баярлаж эзнийхээ баяр баясгалан хуваалц гэж хэлэх болно. Ихэнх хүмүүс мөнгө бол Бурханаас ирсэн сорилт ба бас хариуцлага гэдгийг ухаардаггүй. Бурхан санхүүгээр дамжуулан биднийг түүнд итгэж найдахад сургадаг ба олон хүмүүсийн хувьд мөнгө нь хамгийн том сорилт болдог. Мөнгийг хэрхэн зарцуулж байгаагаар маань бидний хэр зэрэг итгэмжтэй гэдгийг Бурхан хардаг. Библиэд Лук номын 16-11 хэрв та нар энэ ертөнцийн эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт мөнхийн жинхэнэ баялагийг даатгах билээ гэсэн байдаг. Тийм ээ? За ер нь одоо тийм судалгаа байдаг. Мөнгө бол таны өнөөдөр хүний одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдралд тулгарч болох асуудлын 70 орчим хувийг ер нь мөнгө шийдэх чадвартай гэж. Тийм ээ? Тэгэхээр одоо мөнгө бол үнэхээр хүссэн хүсээгүй хүний амьдралд маш том үүргийг гүйцэтгэдэг. Тэгээ бид нар одоо өмнөх хичээлүүдээр чинь зөндөө ярьж байна. Бид нар хамгийн түрүүнд мөнгийг юу гэж үзэх, мөнгөнд хэрхэн хандахыгаа л зөв тодорхойлж чадахгүй бол та бидний Бурхантай харилцаа хизээч зөв зэг дээр очиж чадахгүй гэж. Миний мөнгийг хэрхэн харж байгаа хараа маань Бурхантай харилцаанд шууд нөлөөлдөг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр энэ дээр хэлж байна. Мөнгө бол Бурханаас ирсэн сорилт бас хариуцлага юм аа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл Бурхан надад мөнгийг өгч эсвэл мөнгөгүй байлгахдаа Бурхан миний зүрх сэтгэл хаана байгааг сордог гэсэн үг. Бурхан надад мөнгийг өгч хариуцуулаад яг үнэндээ миний зүрх сэтгэл хаана байгааг бас тэр үүрэг хариуцлагаар дамжуулан хардаг гэсэн үг. Бурхан надад эд хөрөнгийг өгтөө надад үүрэг хариуцлагыг оноодог гэсэн үг. Тэ? Бурхан санхүүгээр дамжуулан биднийг түүнд итгэж найдахад сургадаг. Тэ? Мөнгийг хэрхэн зарцуулж байгаагаар маань биднийг хэр зэрэг итгэмжтэй гэдгийг Бурхан хардаг гэсэн. Бид нар зөндөө ярьж байсан тийм ээ. Өмнө нь Бурхан яагаад одоо бид нарыг ингээд 11 өрг гэдэг тийм ээ. Яагаад Бурхан биднийг 11 өрг гэж хэлээд байдаг юм бэ? Тийм ээ. За одоо та бид нар бас адилхан одоо ингээд хүүхэдтэй тэгэл л да. За одоо та хүүхэдтэй одоо ингээд сар болгон за миний хүү одоо ингээд өөртөө хэрэглээрээ гэж $100 өгнө гэж бодъё. Тийм ээ. Сар болгон $100 өгдөг. За тэгээд сар болгон $100 өгөхдөө та одоо хэлж ин за миний хүү штэ би чамд $100 өгнө. Тэгтээ чи 11 надад буцааж өгөөрэй.
Надад буцааж өгнө шүү, тийм ээ. 11 нь одоо чиний юмны 11-ийг чи орлогынхаа 11-ийг надад өгөх ёстой маа. За тэгээд та хүүхдэд $100 өгч, хүүхд чинь танд буцаагаад $10 өгч. Энэ ямар утгатай юм те? Яах гэж тэр $10-ыг та буцааж аваад байгаа юм. Тийм ээ? Тэр бол одоо сорилт юм аа. Тэр 11 гэдэг бол тэр юуг сориод байгаа юм гэхлээр таны хүүхэд энэ мөнгийг миний аав надад өгсөн шүү. Тийм учраас би 11-ыг буцааж өгж гинэ гэдгийг ухамсарлаж гин үгүй гэдгийг л харж байгаа сорилт юм. Тэрнээс биш танд зөндөө мөнгө байгаа. Танд $100 өгчөөд $10 нь хүүхдээсээ буцааж авах шаардлага тийм хэрэгцээ байхгүй. Юуг харах гээд байгаа юм гэхлээр энэ хүүхэд энэ мөнгийг надаас авч байгаа гэдгээ ухамсарлаж ойлгож түүнд талархаж байгаа эсхийг л харах гэж байгаа сорилт юм аа. Тэгвэл 11 гэдэг бол яг үнийг л хэлж байгаа. Бурхан биднийг ингээ 11 өг гэсэн тийм. Бурханд үнэндээ тэр бидний өгөх 11-ийн мөнгө нь хэрэгцээтэй. Бурхан тэр мөнгөөр дутагдчаад та биднээс нэхэд байгаа юм биш. Энэ 11 бол та бидний зүрх сэтгэл энэ мөнгийг харж байгаа хараа хаана байгааг л харж байгаа тодруулж байгаа сорилт юм. Тэгээ бурхан биднэрт мөнгийг өгөөд үүнийг хэрхэн зарцуулж байгаагаар маань бидний хэр зэрэг итгэмжтэй гэдгийг хардаг. За та хүүхдэд $100 өгчлөө. Хүүхдэд танд $10 буцаагаад өгчлөө. Тэгээд та хүүхд чинь тэр үлдсэн $90-ыг нэг сарын дотор хэрхэн зарцуулж байгааг нь харж ийж та тэр хүүхдэд мөнгө нэмж өгөх үү болох уу гэдгийг та шийдэн шүү дээ. Хүүхд чинь тэр мөнгийг өрн таран хийж байвал хэрэгтэй хэрэггүй зүйлсд үрж байвал тийм ээ. Зүгээр л цаас мэд үрээд хаяад байвал та хүүхдэд мөнгө нэмж өгөхгүй шүү дээ. Тийм ээ. Болохгүй юм байна. Энэ хүүхдэд илүү мөнгө өгөх нь энэ хүүхдийг эвдэх юм байна. Энэ хүүхэд бүр одоо ингээд надтай ойртох биш бүр холдож ийн гэнэ. Ихэнхдээ бид нар одоо бурхнаас их хэмжээний мөнгө гуйдаг. Тийм ээ. За бийж гуйдаг, та нар ч гэсэн дотроо гуйж л байгаа. Тийм ээ. Яагаад бид нар хэрэгцээнээс илүү их мөнгийг бурхнаас гуугаад байдаг, тийм ээ. За одоо энэ нь бурханд яаж харагдгийг би танд зүгээр жишээ олгол. За одоо ингээ манай хүүхэд 11-р анги одоо 17 настай тий. За тэгээд манай хүүхэд одоо ингээд над дээр нэг өдөр ирээд ингэж говьл яах. За одоо би айгүй баян хүн байна гэж бодъё. Би одоо надад амар их мөнгө байгаа. Тэгсэн чи одоо манай хүүхэд надаас ирээд аваа та миний дансанд нэг $100,000 хийгээд өгөөч. Тийм ээ. Тэг би асуув шүү дээ. Яг ч юм минь хөө $100,000. Гэхдээ яг одоо ингээд сургуульд орно, хувц сунар авна, тий хичээл номоо авах хэрэгтэй, тий одоо ингээд бензин гадуур явахад бас мөнгө хэрэгтэй, тэгээд одоо надад мөнгө хэрэгтэй. Гэхдээ за мөнгө хэрэгтэй гэж мэдж байгаа. Тэгээд яагаад заавал ийм их мөнгийг надаас асуугаад байгаа. Тий чамд юу л хэрэгцээ гарна тэрийг чинь би хангаж өгнө шүү дээ. Чи ерөөсөө тэр одоо нөгөө нэг эргэчэд би юу өмсөх вэ? Юу өдөж уух вэ? Ямар хувцас өмсөх юм бэ? Ямар сургуульд явах юм бэ? Ямар унаагаар явах юм бэ? Чи тэрэндээ битгий санаа зов. Аав чинь би одоо ингэ чамайг харж байгаа шүү дээ. Чамд юу хэрэгтэй байгааг би чамаас илүү сайн мэдж байгаа. Би тэр болгонд чи хангаж өгнө шүү дээ. Тийм ээ? Би чам хангаж өгөөл ирсэн биз дээ. Чи одоо ингээд 17 хүртлээр өлссөн юм уу? Цангасан юм уу? Өмсөх хоцсгүй болсон юм уу? Сургууль дээр очиод нэг одоо өдрийн цай авах мөнгөгүй болсон юм уу? Үгүй тий? Болоогүй. Та бүгд нь яг өгсөн. Тэгэд яагаад чи надаас ийм их мөнгө гуйж байгаа юм? Гэхдээ яг би ингээд таныг өгнө хангана гэдгийг мэдчихл байна л да. Тэгтээ дансан $100,000 болчихвол би айгуугаа санаа тавиан амьдрмаар байна. Тийм ээ? Таны хүүхэд ингэж хэлвэл танд юу санагдах вэ? Миний хүүхэд надад биш мөнгөнд найдаж байна. Миний хүүхдийн зүрх сэтгэлийн амар тайвныг би биш хамт байгаа би биш дансанд байгаа мөнгө нь өгөх гээд байгаа юм байна. Тийм ээ? Энэ л харуулдаг. Тэгвэл хүмүүс бид нар бурханд яг ингэж ханддаг. Бурхан минь ээ би одоо өтөл насандаа яаж амьдрах юм бэ? Би мөнгөтэй байх юм уу? Мөнгөгүй юм үлбрүүд өгчих юм биш үсттэй.
Та надад мөнгө дансанд мөнгө өгчлөө. Та надад нэг мөнгө олигтойхон хураачих боломж л өгчлөө. Тэгтэл бурхан бидэрт амласан шүү дээ. Би чамайг энэ ертөнцид авчирсан. Чамайг ихийн хөвлөд бүрлдэж байхад ч би харж байсан. Чамайг өсчин буурал өвгөн болсон хойно ч гэсэн би яг л энэ хിവэрэ байна гэж бурхан биднэрт амласан. Тэгтэл бид нар бурханы энэ үгэнд итгэж биш, харин өөрсдийн дансанд байгаа мөнгөнд л итгэж амьдрах гэж хичээдэг. Тийм ээ? Тийм учраас та биднэрт өнөөдөр их мөнгө байдаггүй. Тийм учраас та биднэрт өнөөдөр санхүүгийн гачигдал байдаг. Ийм учраас та биднэрт өнөөдөр өр шир байдаг. Тийм ээ? Яагаад гэвэл та бидний зүрх сэтгэл бурхныг харахаар мөнгийг харах хараан дээр зөв цэг дээр очиж чадахгүй байна л гэсэн үг. Лук номын 16-11 тийм ээ? Хэрвээ та нар энэ ертөнцийн эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт мөнхийн жинхэнэ баялагийг даатгах билээ гэсэн. Энэ бол маш чухал үнэн. Мөнгийг би хэрхэн зарцуулж байгаа сүнсний минь амьдралын чанартай шууд хамааралтай гэдгийг бурхан хэлсэн. Миний мөнгийг буюу дэлхийн эд баялаг хөрөнгийг хэрхэн юунд хэрэглэж зарцуулж байгаагаас бурхан надад хэр их сүнсний баялагийг хариуцуулах нь хамаардаг гэсэн үг. Тиймээс би танаас асууя. Мөнгөтэй хэрхэн харьцаж байгаагаас тань болоод бурхан таны амьдралд илүү хийх боломж хаагдж байгаа юм биш үз? Танд сүнслэг баялагийг даатгаж болох уу? Есүс хэлэхдээ хинд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардна. Хинд их даалгагдсан байна, төдий хэмжээгээр түүнээс нэхэгдэнэ гэж Лук 12:48-д хэлсэн. Амьдрал бол сорилт бас хариуцлага. Бурхан танд хэдийчнээ ихийг өгнө, танаас төдийчнээ хариуцлагатай байхыг л хүлээнэ гэж. За ингээд өнөөдөр хичээл дуслаа. Тэгээ бодох сэдэв бол амьдрал бол сорилт бас хариуцлага юм аа. Санах ишлэн Лук 16:10 чи бага юмд итгэмжтэй биш аваас том юмд ч итгэмжгүй байна гэж. За тэгээд энэ 5 дугаар бүлэг ингээд дуусч байна. Баярлалаа.